Өдрийн төргий. За энэ бол бас чухал байлаа. Ер нь бол энэ сургалтын орчныг бид нэр стандарт нормтыг бүрдүүлэх тал дээр л маш их анхаарах хэрэгтэй. Тэгээд яг орчин гэдэг дээр эрүүл мэнд аюулгүй байдал талаас нь авч үзээ. Тэнд мэдээж зөндөө асуудал байна. Энийг маш их олон бүлэгтэй олон зүйлтэй ингээд бичсэн байна. Тэр миний хувьд бол эхлээд энэ бүх юмний үүсвэр нь тэр сургуулийн нормтын бид нар одоо хангах талаас жишээлбэл одоо сургуулийн барилгыг барихад бол нэг ангид 30-аас доош хүүхэд байхаар ингээд нормтой барилгын нормтээр барьж байгаа. Цэцэрлэгт бол 20-оос доош хүүхэдтэй. Тэгэхээр энэ сургуулийн орчин гэж бид нар яриад байна. Энэ дээр бас цэцэрлэгийг одоо хамтд нь бас авч явах хэрэгтэй. Нөгөө талаас яг тэр стандарт нормтив талын энэ дээр голлож авч ирж үзэж тэр нөгөө 30-аас дээш давчаад байгаа асуудал. Би бол одоо судалгаа хийж үзсэн. Монгол улсын өнөөдрийн эдийн засгийнхаа байдлыг харгалж үзээд 30-аас доош бага хүүхэдтэй байна гэдэг стандартыг хангаа явуул одоо хэд болохыг бол маш өндөр хүүхдүүд тэрийг давтсан бүлэгт сураад байсан. Тэгэхээр би бол өнөөдөр ядаж сургалтын энэ 40, 50, 60 давчаад байгаа. Энийг даваад ирэнгүүт сургалтын чанар алдагдаад байгаа. Ямар чанартай сургалт явуулах боломжгүй болчиход байгааг нь үзээд 40-оос дээш гэдгийг аваад үзэхдээ 30% байгаа. Нийт зөвхөн төрийн сургууль шүү. Сая 790 мянган хүүхэд төрийн сургууль сурж байгаа. 850-60 мянган гэвэл одоо нийт хүүхэд. Би хувийн сургуулийн орхиод зөвхөн улсын буюу төрийн сургуулийг авч үзээд тэр дотроос 40-оос дээш хүүхэдтэй орчин. Тэр 40-оос дээш хүүхэдтэй орчинд л энэ бүх энэ аюулгүй энэ гараад байгаа тэр үе тэнгийн дээрлэлч гэж ярьж гэн тэр агааржуулт гэж ярьж гэн дуу чимээ гэж ярьж гэн энэ бүх зүйл чинь тэр 40-оос дээш нормоор бол бүр 30-аас доош байхыг дээш нь үзэхэд юм байна. Тэгэхээр энэ асуудлаа жишээлбэл нэгдүгürt энийг шийдэхин тулд одоо бид нар сургуулийн барилга олноор барьяа л гэхээр улсын төсвөд мөнгө байхгүй гэдэг. Тэгвэл сая бас гаммаа гишүүн тэр гишүүд бас хэлж штэ. За одоо энэ тулбахаар гишүүн ч гэсэн бас хэлсэн. За одоо энд ингээ хуульчлаад гараад ирэхээр энэ маань төсөвт одоо жилдээ хичнээн хэмжээний дарамт ирэх юм бэ. Одоо энэ хууль батлагдсантай холбогдуулаад заавал хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн үзлэгт оруулна гэдээ ингээд явхад одоо хичнээн зардал шаардлагатай вэ. Тэгээд тэрийг орон нутаг дүүрэг хариуцна гэдэг нь. Тэгвэл бид нар гол зүйлээ үндсэндээ стандарт норм хангах. Энэ дээр хэрэг оруулах юм бол би тэр нормтив стандарт гэдгийг бүр тэр бичээд байгаа барилгын норм талаас нас оруулж ирэх нь заашгүй чухал байна л гэж энийг нэгдүгürt хэлэх гэсэн. Тэгээ ер нь бол энэ олон хуулийн тэр хэрэгжил тал дээр нь энийг ингээ бүхэлд нь ингээ томоор нь сургалтын орчин гэдгийг авч үзэх талаас нь яаж үтсэн бэ? Эрүүл мэнд аюулгүй байдал гэдгийг за хариултыг за эндрийн микрофоныг нэй. За гишүүний асуултанд хариулъя. За бид зардлын тооцоо хийж үзсэн. Тэгэхээр төрийн байгууллагад үүсэж байгаа нийт зардлын тоо бол 16 тэрбум 200 сая гэж гарч байгаа. Ер нь бол энэ зардал бол хамаарах гол зүйл бол энэ сургуулийн орчинд яг энэ бас эмнэлгийн анхан шатны үйлчлэгээ үзүүлэгт холбоотой шууд зардлуудаас энэ хамаарж байгаа. Мөн хүний үндэстэй холбоотой зардлуудаас гарч байгаа. Тэгэхээр тэр тал руу норж байгаа. За ер нь бид нар бол ерөнхий болон тусгаас хоёр үзлэг хийхээр одоо эрүүл мэндийн тухай одоо эрүүл мэндийн үзлэг талд нь бол ийм хоёр агуулгыг оруулж өгч байгаа. Тэгэхээр энэ нь болохоор юу гэхээр бид нар анхан шатны эрүүл мэндийн байгууллагад улсаас нэг иргэн тооцсон санхүүжилт олгодог. Тэгэхээр тэр анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын бас үндсэн чиглэлүүд дээр ч гэсэн бас энэ одоо эрсдэлрүүлэг ерөнхий үзлийг хийх юм чиг үүрэг байдаг учраас тэндээс одоо зардал нь гарах учраас зардал бол нэмэлт зардал үүсэхгүй юм а гэдэг байдлаар бид нэр тооцоогоо хийсэн. Тэр 16 тэрбум төгрөг бол илүү нэг удаагийн шин чанартай гарах ийм зардлын тоог хэмжээ байгаа. За ийм мэдээлэл өгье. За гадаад гишүүн тодруулж асууна. Энэ маягаар ерөнхийдөө яг 16.7 тэрбумаар тэр эрүүл мэндийн эмчилгээ үзлэг гэж юм. Тэгэд ер нь тэр үзлэгийг эцэг эхчүүд бас хариуцдаг. Тэр хариуцлагын тогтолцоонд нь шилжүүлээд бүгдийг шүдний үзлэгт оруулах уу гэдэг асуудал байна. За нөгөө талаас түрүү иргэдэл гишүүн бас их асуусан давхарж байгаа юм.
сургуулийн орчин тавигдах шаардлага буюу ялангуяа сургуулийн барилга барихад тэр нөхцлүүдийг ингээд заачжээ. Энэ батлагчингууд нөгөө арай гэж одоо Улаанбаатарт олж байгаа газрууд маань яг үн дээр амьдрал дээр бол үнэхээр л одоо мөнх сайхан гишүүний хэлсэнчлэн сайхан том газар болоод сайхан газар тавьмаар байгаа юм. Гэхдээ яг олоод гаргаж ирж байгаа нөгөө багтаамж хүртээмжийн багассан газар олж өгж байгаа сургууль нь яалтчгүй л одоо энэ шаардлаганд бол яагаад нийцэхгүй. Тэгээд энэ эсрэгээр нөгөө гогтгий болох юм биш байгаа гэдгийг асуумаар. Тэр 20 дугаар зүйл байгаа даа шүү дээ. За энийг мөнх сайхан гишүүн хариулна. Ер нь одоо шаардлага хангасан газар байтахаа одоо хангаагүй газар олж сургууль барихад Улаанбаатарт хэцүү байна л да. Тэрийг бид нар маш сайн мэдж байгаа. Гэхдээ бид нар одоо олж байгаа дээр нь болж байгаа дээр нь гэж явсаар байтал өнөөдрийн нөхцөл байдал яг бод байдалтай юм болоод байна. Хүүхдүүд сурж боловсрох ихэнх цагаа өнгөрүүлдэг энэ орчин нөхцөл дээр ирээд юм сурж мэдэх гэж ирээд амь насаараа охирж байгаа тохиолдлууд цөөнгүй гараад байна. Тэгэхээр бид нар энийг хизээ зогсоож хизээ болж стандарт шаардлага хангасан тийм орчин сурж боловсрох боломжийг бүрдүүлэх вэ гэдэг асуудал. Тэг өнөөдөр үнэхээр нөхцөл байдал хангахад бас хүнд байгаа. Тэгэхээр энэ зүйл заалтууд дээр цаашлаад бас ажлын хэсэг дээр яриад бас тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг шаардлагатай бол оруулаад явах нь бас зүг баха гэж ингэж бодож байна. Болцсон баха тийм. За